Сайн байцгаана уу? Та бүхэнд англи хэрхэн оруулах заавар бичлэгийг хүргэж байна. Тэгэхээр та бүтээгдэхүүн эсгийн дид англи болох англи зэс рүү дарж орсноор таны үүсгэсэн ангиллууд харагдах боломжтой гэсэн. Англи маань өөрөө вебсайтн дээр хэрхэн харагдах вэ гэхээр таны нэг өсөндөө каталог гэж ойлгож болно. Та бараа бүтээгдэхүүний олон нэр төрлийн бараатай бол англи зэсээр хэрэглэж илүү хялбараар таны бараа бүтээгдэхүүнийг сонирхох боломжтой гэсэн. Англи нэмж байгаа гол давуу талууд маань өөрөө түрүүнд урдсанчлан мэдээж англи цэс үүсгэж байгаа хэлбэр. Нөгөө талаараа та үүсгэсэн англилаа тодорхой каталог байдлаар үүсгэхээс гадна мөн идэвхтэй болон идэвхгүй байдлаар ашиглах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол зуны улирлын бараа дуусж байгаа гэж үзэх юм бол та тухайн англилаа идэвхгүй болгосноор вебсайтн дээрээс хасагдана гэсэн үг. Гэхдээ энэ бол таны админ зэсэн дээр бол идэвхгүй байдлаар харагдаж идэг. Дараа жилийн 100 боллоо та вебсайтын англиг идэвхжүүлснээр таны бараа бүтээгдэхүүн үлдэгдэл тэр чигтээ орж байгаамаа. Бараа нэмж байгаа тохиолдолд англи нэмэх цэс рүүгээ дараад өөрийн хүссэн нэрээрээ англи үүсгэж болно гэсэн. За жишээ болгоод бид нэр англи гэж нэр үүсгэнэ. За ингээд хадгалах үйлдэлийг хийснээр таны англи гэсэн шинэ нэр маань үүснэ. Харин дид англи үүсгэж байгаа тохиолдолд тухайн үндсэн англи дээрээ дарангууд таны дид англи нэмэх үү? Айл эсвэл нэр солих шаардлагатай юу? Миний түрүү ярьсан идэвхтэй болон идэвхгүй болох уу гэдэг сонголтуудыг танд гаргаж өгч байгаамаа. За ингээд та амжилттайгаар англи нэмсурлаа. Танд баярлалаа.